Яг өнөөдрийн байдлаар засгийн газрын тогтоолоор 574 одоо тогтоолоор тодорхой асуудлуудыг нууцлсан байна. Тэгэх юм бол одоо энийг бид нэр ил болгоно. За мөн одоо төрийн байгууллага бол албаны нууцын жагсаалтаа дур мэдж баталдаг. Үүнээсээ болоод албаны нууц авсан учраас танд одоо мэдээлэх боломжгүй байна гэж их хурлын гишүүдээс ахуулаад хэвлэл мэдээллийн сэтгүүлчид иргэд одоо мэд хэрхийг хаадаг, хязгаарладаг, боодог. Энэ асуудыг таслан зогсооё. Албаны нууц гэж зүйл байхгүй болгоё. Гарцаа авахгүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр л төрийн нууц байх ёстой. Албаны нууц тэмдэгдэж тийм үү? Ингэж иргэдийн мэд хэрхийг одоо хаах хязгаарлалтаас таслан зогсооё гэж байгаамаа. Өнөөдрийн байдлаар бас албаны нууцд бүртгэлтэй байгаа төрийн одоо 59 байгууллагын 882 мэдээлэл энэ хууль батлагдсанараа ил болно. Төрийн нууцын жагсаалтыг зөвхөн одоо төрийн эрх барих дээд байгууллага болох Монгол улсын их хурл баталдаг бай. Их хурлын баталсан хуулиар л төрийн нууцд авах зүйлүүдийг жагсаалтаар батлая. Түүнээс бусдаар одоо засгийн газрын тогтоолоор яамдууд, аймагт дүүргийн засаг дарганаар за төрийн байгууллагууд өөрсдөө албаны нууц гэсэн ойлголтоор одоо юу гэдгийг хууль зөрчиж байгаа, хулгай хийж байгаа янз бүрийн одоо ашиг сонирхол гаргаж байгаа зүйлүүдээс нууцлахыг таслан зогсоё гэсэн ийм одоо шийдвэрүүдийг гаргасан.